гайхалтай. Үгүй багсаа энийг хартаа. Үгүй наа. Ядаргаа тийм. Үгүй энэ бүр галзуу марч гяс хурлаа штэ. Хурдан амар эмоцлогдоод байгаа юм. Тэнийг юм байш. Лега дахиад хурдсан нь. Гуйж штэ том болчиход яга жоо хөгчөд зан гаргаад идэв бэ. За марстаа штэ босцсон байгаа дээрээ ус авдраа нэндөө. Өөрөө очиж аваач мó горил чинь. Чи өөрөө өөртөө бүр ус авчиж чадахгүй байгаа юм аа. Чи гэсэн үү? Төрсөгчтэй яаж ингэж яриад байгаа юм? Чи өөрөө ихчиж гэж хэлж байгаагүй. Яаж горил хүнтэй ихчдүүс болдог байна. Хөөе чи хүнтэй айтайгаа харьцсан шүү. Хөөе хүнтэй айтайгаа харьцсан шүү. Айс чамайг алдсан шүү. Айс чамайг алдсан шүү. Ай намайг битээ дагаад ээ. Намайг битээ дагаад ээ. Тэгэхэд нэг л удаа хэлэх юм бол компьютер дээр нэм хараа нэм үзчихсэн юм л шүү. Юу яриад байгаа юм бэ? Хин компьютер дээр тиймэрхүү юм үзээ сууж байгаа. Компьютер дээр зөвхөн онлайн хичнээн гэхэд талхаас авсан файлуудын цуглуулга, солонгосын түүхэлэгцүүд, нуугдсан авцснуудын араас тэгээ шинэ авцсыг нэм хадагтай та халуун сухах хөтөөсөн. Маа бацаа. За ямар ч хамаагүй усаа өдрий. За ойлголоо хадагтай. Оо яг мартах чи багсаа юу? Одоос яач уу? Замаараа чи дэлгүүр ороод амсгаа өдөр. Юу би одоо галтгаа авах замаараа дэлгүүр орох юм уу? Үгүй чи зодуулмаар байна уу юу? Урдаас ямар их юм ярьдаг болсон. Та жоохон ухаантайхан шиг байл та дандаа хүнийр ажлуу хийлбэлэн тэгээд дандаа дээшээ хараад гэлхэж хөвтөн. Тэгэл хөвцөр байгаа чи нэмээд байгаа зү. Үгүй чи дахиад намайг гахах гэж дуудах юм бол би чамайг ална шүү. Тэгэл бүр дандаа хэлнэ. Би одоо жоохон идээд ах чи яагаад чи нэмээд байгаа болоо? Тэгэл тэгж хэлж 3 өдөр тэглэн барьсаа дараа нь болчдөг үсттэй. Та үнэхээр л ингээ хасмаар байгаа бол гэрэлтэй хөвчөж хэлэхгүй зүгээр энэ ямир ингээ холиход өөрөө. Намайг дахиж гахаа гэж дуудах юм бол би чамайг ална гэж хэлээ үстэй. Анда би бүр яг үлээстэй. Димим ярилгүй хурдан очиж амсаг авдрээ чи. За ойлголоо. Ойлголоо гэдэлж байна. Хэдэн хормын дараа. Айгуу. Юу ээ? Хаашаа явах чинь? Анжирсан уу? Би одоо найзтайгаа гарах гэж байгаа болохоор чи миний өрөөлөө үлдээчихгүй юу? Та гарах гэсэн бол өөртөө замаараа авчирч болох л байсан байж тээ. Юу лээ? Наа чи миний болтон мөн. Чиний та ямар дураараа хүний зөвшөөрлөхгүй миний хувцыг өмсдэй. Буцаагаад үг тэгхгүй бол би удахгүй хичээлтэй заа юу. За сүртэй штэ. Анаа нудахгүй хүрээд ирнэ. Ингэснээс чи хувцсандаа анхаарал хандуулахгүй бол энэ чинь илэгдэж мууцдаг. Тийм бол өөрөө хувцас өмслөө. Чи надад байгаа гац болтой. За сэтгэл зүйн санаа зовдог бол анийг хувцас өмсчихгүй юу баяртай. Их ч болохоор би сайхан сэтэл гаргаж яваач. Тэр яг үнтэй наа боол гэж бодож байгаа. За хангалттай. Одоо юу болохыг харъя л тоо. Би ирлээ. Ой, энэ мө золигч одоо хайж вөө. Та ирсэн үү? Чи чинь чимээ одоо юу гэдэг юм бэ? Яасан та чи өөрөө миний хувцас өмсч болно гэдтэй. Би таны хэлсийг хийсэн шүү. Нөө золиг минь наадах хуурдтай л та. Би тийм мангартай наадах хуурдаа солиоч. Одоо ингэх ямар мэдрэмж төрж байна? Өө нэрээ би нэг юм мартцсан байна шүү. Манай найзууд ирсэн байна шүү мангараа. Тэнгээ чи яахаараа тийм бодож тэгдэг байна. Зүгээр намайг 50 өрхөө. За бит маялаад бай. Би хөрмөө зочны өрөөнд үлдээсэн болохоор зүгээр аваад яа за. Чи хичээлээ гээстэй. Юу та миний зөвшөөрлөхгүй миний хөрмөө үлсээс хичээл бүр авчирч өгөхгүй юм уу? Ядаргаатай маа нэрээ. Чи өөрөө аваа. Би өмнөх амьдралдаа юу буруу хийсэн гэж энэ хүний дараа төрдөг байна. Тэгээд хүний болтоод хаа тавьчихдаг байна. Та яг хүний болтоод зочны өрөөнд тавьсан юм уу? Би бүр хаанаас чагаад олохгүй байна. Наа чинь байж л байгаа штэ. Тэр нь одоо хаана байгаа юм болтоо? Юу ээ энэ одоо? Энэ чинь зүгээр өмсөө. Тэгээд бити буруугаар ойлгочоорой. Надад ичмэр санагдсан болохоор чам зориулж авсан. Ани чи заавал өмсөө шүү. Тэхгүй бол баярлалаа ихтэй. Би өмснө. Тийм дээ, гэр бүл бол гэр бүл шүү дээ. Тийм ч учраас би үнэхээр л хичээх хэвээр. Зандаа мандаа гэсэн мэт юу гэж байгаа юм бол та яана. Ойр төрөөсөө ингээд царай марааныхаа бичлэгийг оруулсангүй уучлаарай. Тэгээд л энэ ялцгүй гоё амраад гэр бүлтэйгээ цаг завыг өнгөрүүлээд тэгээд яг гоё амарч чадлаа. Тэгээд та нартай одоо өнөөдрөөс эхлээд бичлэгнүүдээ ингээд сайн оруулаад явнаа. За жоох ингээд мөрөд алга болоод байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд одоо гоё бичлэг оруулчлаа. Тэгээд шинэ жил болохоос өмнө бас нэг шинэ жилийн маягтай бичлэг оруулах юм уу? Эсвэл аимшиг бичлэг оруулах юм уу гэж би бас бодвол байна. Миний нөгөө нэг сарын яриад байсан нэг аимшигын анимашн хийдэг хүн гэдээсэн шүү дээ. Би бол тэрийг бүр заавал ярин заяа. Тэр угаасаа хүлээжлэг. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартуузай. Тэгээд та нартай зөндөө хайртай шүү. Удахгүй 10,000 боллоо. Онгорхоос өмнө 10,000 болгочихсаа. За тэгээд Instagram мэдэргээд асуугаад ах юм бол тэлийн яг уу 10,000 хүрэл бас бодож үзье. Гэтэ ерөнхийдөө бол хувийн амьдрал бол дэлгэмээргүй л байна. Гэтэ та нартай зөндөө хайртай шүү. Тэгээд bye bye.